Сак видео үзүүлж байна. Дэлхийг нууцаар удирдах байсан 10 хүчирхэг эмэгтэй. Бүхий л онцгийн туршид эрэгтэй удирдагчид сүр хүчээрээ давмгаалж ирсэн ч бид Хатшепсут, Клеопатра, Зетян гэх мэт гайхамшигт эмэгтэйчүүд төр барьж түүхэнд алдар нэрийн цорайтулж байсныг нь мартаж болохгүй юм. Учир нь эртдэр үед маш олон хүчирхэг эмэгтэйчүүд эрчүүдээр халахвч хийж төрийн ажлыг нууцаар удирддаг байжээ. Ингээд бид танд дэлхийг удирдах байсан ухаалаг хаттын талаарх мэдээллийг хүргэж байна. 1. Марозия, шашны их удирдагч. 10 дугаар зууны эхэнд Франкын эзэн түрэн бодорч паган шүтлэгтэй викингчүүд хүчирхэгжин мандаж байв. Өмнөд исламын шашинтнууд Испани, Сицилийг эзэлж хүндүү гарал үүсэлтэд нүүдэлчин өнгөрөөд Карпатын нурууны ард иргэдийг төвөөж явах үед Европыг католик сүм хэдэл тогтоон барьж байжээ. Харин тэрхүү сүмийг удирдах байсан Марозия бол Ромын хамгийн нэр нөлөөтэй язгууртан болох Теофилакт гүнгийн охин юм. Тэрбэр эцгийн өд болсны дараа бүх хэрэг мэдлийг нь өвлөн авч өөрийгөө Сенатрикс буюу эмэгтэй төр баригч хэмээн өргөмжилсөн гэдэг. Хэдийгээр Паблам Жон түүнийг эсэргүүцэхийг оролдсон боловч шоронд орж учир битүүлгээр нас урсан юм. Тэр цагаас хойш Марозия хамт хэрэгэн золтой хуврагуудыг өв залгамжлагчаар сонгон тавьж Гэгэн Петрийн хаан ширээний араас төр барьж эхэлжээ. Мөн 931 онд Паблам 7 дугаар Стефаныг нас урахад тэрбээр өөрийнхөө дөрсөн хүүг 11-р Жон болгож шашны тэргүүнээр залсан байдаг аж. 2. Дөргэнэ хатан хамгийн хүчирхэг төрийг удирдсан. Чингис хааныг өд болсны дараа түүний 3 дугаар хүү өгөөд хаан ширээг залгамжлан авчээ. Учир нь түүний ах нар хоорондоо дүнжин муутай үргэлж хагаралдаж байсан болохоор өгөөдөг эвэийг хичээдэг хэмээн сонгосон аж. Гэвч нэгэн үе бордарсан толгоогоо мэдүүлсэн байсан өгөөдөг хааны төрийн ажлыг тухайн үед Дөргэнэ хатанд даатгадаг байсан ба тэрбээр нөхрөө залуугаар нас барахад дараагийн залгамжлагч сонгогдохыг 5 жилээр хойшлуулж чадсан төдийгүй дэлхийн түүхэнд хамгийн хүчирхэг төрийг удирдах байсан билээ. Мөн Селжукийн султан болон их хунтайж Ярослав нарын ихс дээдсүүд түүнд өөрийн биеэр айлчлан ирж хүндэтгэл үзүүлдэг байсан гэдэг. Дөргэнэ хатан 1246 онд өөрийн хүү Гүйгийн их хаан дөргөмжлөд жилийн дараа өөд болсон юм. 3. Косем, их султан. 17 дугаар зууны хамгийн хүчирхэг эмэгтэй Стамбул анх ирэхдээ грек угсаа гаралтай боол байж байна. Тэрбээр Османы эзэнт гүрний эмсийн хүрээлэн зарагдж удалгүй эзэн хаан 1-р Ахмедийн хамгийн хайртай эхнэр нь болж Косем нэрийг авсан юм. Косем нөхрөө нас барсны дараа түүний сэтгцийн эмэгтэй дүү Мустафаг хаан ширээнд залхад оролцож эрх мэдлийн захаас адгаж байжээ. Гэвч удалгүй Мустафагийн оронд өсгсөн хүү Осман султан болж тэрбээр төрийн ажлаас хэдэн жил хөндөрсөн гэдэг. Гэсэн хэдий ч Косем 1623 онд өөрийн хүү 4-р Муратын хаан ширээн залж нас биедэн хүртэл 10 гаруй жил ганцаараа төр барьжээ. Улмаар 1940 онд Муратыг өөд болоход тэрбээр сэтгцэн өөрчлөлтөд Ибрахим хүүгийн хаан ширээн суулгасан боловч түүнийг төр барих чадваргүй хэмээн үзэж 1648 онд амийг нь хорох хувилдааныг зохион байгуулж байсан байна. Дэрцэгээс хойш Косем аж хүү 4-р Мехмедийн эмэг ихийн хуваар өргөлжлүүлэн төрийн эрхийг гартан адгаж байсан билээ. 4. Торхан, Косемийн залгамжлагч. 4-р Мехмед хаан ширээн цуусны дараа түүний ээж Турхан хатан эрх мэдлийг нь булааж байсан Косем хатныг шигшин зэвүүлсэж байв. Гэхдээ Турхан хатны удирдлагын доорх цэргүүд болон цуглуулсан Асарихи төрөнгө нь түүнийг хорвоогийн хамгийн баян эрх мэдлэлтэй хүмүүсийн нэг болгож байсан юм. Цаг хугацаа өнгөрөх тусам нөхцөл байдал эвгүйдэж байгааг анзаарсан Косем хатан Турханыг хорох төлөвлөгөөг боловсруулж эхэлжээ. Мөн 1951 онд хааны хоолнд хорих хийсэн тухай нууц мэдээлэл тархсан байсан тул тэрбээр хурдан хөдлөх хэрэгтэй болсон гэдэг. Гэвч Турхан хатан түүнээс өртөж Косемийн өргөөрөө дайрч шүүгэнд нуугдж байсан түүнийг чирч гаргаад хөшгөр бож амийг нь хөнөөж байна. Косемийг өгсний дараа Турхан хатан төрийн эрхэнд гарч
1656 он хүртэл эзэнт гүрнийг амжилттай удирдсан билээ. 5. Сорхогтооны ухаанд хатан. 13 дугаар зууны үеийн хамгийн нөлөө бүхэн эмэгтэйчүүдийн нэг бол Сорхогтон юм. Персийн дүүгч Рашид ад-Дины бичснээр Монголын эзэнт гүрний зуутай жанжид болон цэргүүд түүний тушаалыг яг таг биелүүлдэг байж. Мөн тухайн үеийн яруу найрагч Сорхогтоныг шагшин магтаж хэрвээ бүх эмэгтэйчүүд түүн шиг байсан бол эмэгтэйчүүд эрчүүдийг удирдах байсан хэмээн өгүүлсэн байдаг. Сорхогтоны бол Чингис хааны хамгийн бага хүү Тологийн эхнэр юм. Хэдийгээр Толог нас ороход түүний ууган хүү 23 настай байсан ч Сорхогтоныг улс орны удирдагчаар сонгож байсан түүхтэй. Монголын эзэнт гүрний улс төрийн томоохон төлөөлөгч байсан тэрбээр Гуюг хааныг хаан ширээнд суухад гол үүргийг гүйцэтгэж байсан ба түүнийг 1248 онд нас ороход өөрийн хүү Мөнхийг их хаан дүргэмжлүүлэхээр бадхаантай эвсэж төрийн хувилдаанд оролцож байжээ. Сорхогтон хатан ухаалаг зангийнхан ачаар Мөнх ариг бүх ховлоо хүлээгүй нэртэй хүүгүүдийн хаан ширээнд залж чадсан юм. Тэр бол 4 хааныг төрүүлж өсгсөн дэлхийн дүүхэнд мөнхөрсөн онцгой эмэгтэй билээ. 6. Ахотеп, Египтийн бахархал. Өмнөх тооллын 1500-аад онд Египт орон харийн төрөмгийлэлд автаж дотоод зөрчлүүдээс болж бодрон хагаралдаж байх үед Секененрэ 5 хэмээх фараоны хатан байж байна. Түүний нөхөр 1560-аад онд Хиксус аймгийг эзлэн төрөмгийлэгчдийн гарт амиа алдсан бөгөөд зандиншуулсан шарилыг нь шинжилж үзэхэд сүхээр толгоор нь 2 удаа зохиж хөөзөөнд нь чинжал хутга зоож хороолсон болох нь тогтоогдчихэ. Нөхрөө тэнгэрт одсны дараа Ахотеп 1-р анхмаас хүүгийнх нь асран хамгаалагчийн хуваар Египт орныг удирдах эрх мэдлэн ашиглан харийн Хиксус аймагт тэмцэж дотоодын эсэргүү босогчдыг нугчин дарж чадсан ба дэрбээр Египт жанжтын гоёл болох алтан зүйлтийг зөөсөн анхны эмэгтэй болсон билээ. Мөн хаан хөвгүүн нь түүнийг нас урахад газар нутгийн хаан эхн болж харийн орон бүрд нэрээ мандуулж мэрэгэн төлөвлөгөө боловсруулж Египт нутгийн хайрлан хамгаалж зэрэг дайчтан гарамгаа удирдах хорогдол босуулыг барьж даран өмнөд нутагта амар амгалан авчирсан их хатан хэмээх бичгтээ дурсгалын хөшөөг босгож байсан юм. Ахотеп хатан 90 наснда өөд болсон бөгөөд түүнийг алтан зүйлттэй хамт хүндэтгэн оршуулсан гэдэг. 7. Зоя, Византын удирдагч. Олон удаа нөхөрт гарч байсан Зоя хатан нь Балканы хойгоос Аз руу дэлсэн Византын их эзэнт гүрний хамтран удирдагч байсан юм. Мөн төрсөн дүү Феодорана түүний цор ганц өрсөлдөгч байв. Энэ хоёр язгууртын эмэгтэй 3 дугаар Константины охид бөгөөд эзэн хаан нуган үргүү байсан учраас өөрийн охидон эрх мэдэлтэй болгохын тулд Зояга хожим Византын эзэн хаан болох Романос хэмээх сурвалжтантай гэрлүүлж байжээ. Гэвч Зоя хатан Феодорог алс бөглүү газарт цүүлж нөхрөө хордуулж амийг нь хорлоод шадар дүшмэлтэйгэн гэрлэж түүнийг нь 4-р Михаил нэрээр эзэн хаан болгосон юм. Улмаар 4-р Михаил нас орсны дараа түүний зээдүү Зояг цүүлж хаан ширээг нь булаахыг санаар авчээ. Гэвч Константинополийн оршин суугчид түүний ард бад зогсон хатнаан буцааж авахыг шаардаж золгүй зээдүүг нь тайган болгож сохлоод хийд рүү цөлж орхив. Дүүнчлэн хатны дэмжигчид төрсөн дүү Феодорог нь хуулиосны угсаа залгамжлах чимээн үзсэн тул тэрбээр түүнтэй хамтран унсаа захирахаас өөр аргагүйд хүрчээ. Хожим нь Зоя дүүгээсээ илүү гаргахын тулд Константин 9-р Мономах гэгчтэй гэрлэж түүнийг 9-р Константин нэрээр хаан дүргэмжилж өөрийгөө хамтран захирагч хатан хаанаар тунхагласан юм. Дэрбээр 1050 онд таалалд өгсөх хүртлийн улс орондоо хамгийн нөлөө бүхий захирагч байж чадсан билээ. Харин Өд улсныхан дараа эзэн хаан болон дүү Феодора нар нь түүний эрх мэдлийг гартан авч төрийн эрхэнд гарсан гэдэг. 8. Арсеной, их Александрын залгамжлагч. Дэрбээр авг Александрыг насан өдөлөх үед Египт орны төрийн жолог гартан авсан Македоны алдарт жанжин 1-р Птолемийн охин юм. Арсеной Александрын үе залгамжлалын төлөө тэмцэж байсан жанжин Лисимахта гэрлэж анхны эхнэрээс нь төрсөн хүүг хордуулж амийг нь хороож байжээ. Гэхдээ дэрбээр өвлийн үрэн эдэлж дараачийн нөхөртөө өөрийн хүүгээ хороолгосон юм. Улмаар Арсеной манай тооллын 279 онд Египт рүү зүгтэж
өөрийн ах 2 дугаар Птолемейдэр уцсныхон дараа эхнэрийг нь хуурамч хэрэгээр зөллөгт явуулаад улс төрийн гайхалтай тоглогч гэдгээ бадлан харуулж ахтайхан гэрлэж хатнаар өргөмжлөгдөж байжээ. Дэрбэр манай эртний өмнөх 268 онд таалалд өгсөختөн хүчрхэг бүлэглэлэн үлдэж чадсан бөгөөд ах нь ахиж гэрлэлгүй эзэнт хүрнийн 20 жил захирсан гэдэг. 9. Вэй хатан Тан улсын удирдагч. Энэ эмэгтэй бол 18 дугаар зууны ихэнх үед Тан улсыг захирж байсан эзэн хаан Жунзууны хатан юм. Түүний нөхөр Хятад улсын хууль ёсны цорын ганц эмэгтэй удирдагч Оо Зятяны орыг залгамжилжээ. Вэй хатан Оо Зятяны бишрэгч байсан ба түүний сүрх хүч зоригт байдлыг даган дөөр яхийг оролддог байсан юм. Тухайн үед Тан улсын хаан хольчхар улс орнон удирдах эрдэм чадлагүй нэгэн байсан бөгөөд тэрбээр хүчрхэг ухаалаг их нартын эзэнт хүрнээ захирах эрхийг дуртаяа өгсөн гэдэг. Улмаар Вэй хатан Оо Зятянд ажиллаж байсан сайдуудыг оролцуулан шүүхийн хүчрхэг бүлэглэлийг бий болгосон ба түүний эсрэг зогссон хүн бүр үхэлтэй нүүр тулдаг байв. Гэвч 5 жилийн дараа нөхөр нь гинэд нас орж нөхцөл байдал хүндэрч байна. Тэрбээр хаан ширгэний тэмцэл гарна гэдгийг таамаглаад 50,000 зэрэгээр ордон хамгаалуулж хааныг нас барсныг нууж байсан ч ордон дотор түүний дайснууд байсан учраас зогтож чадлагүй цэргүүдийн гарт амнасаа алдсан гэдэг. 10. Нуур Жахан Мугалын их удирдагч. Мугалын их эзэн түрэн 1620 онд мандан бадарч байсан билээ. Гэвч эзэн хаан Жахангир бордарс цоглох дуртай Мансуур наригдаг сул дорой нэгэн байсан учраас бүх хил эрх мэдэл нь түүний хатан Нуур Жаханы гарт байсан юм. Мөн гадныхан дүртэй зоос төрийн тушаал бадалдаг тамаг хүртэл байсан гэдэг. Олон нийтийн өмнө ил гардаггүй ч хөндлөнгөөс улс орнон ажиглан удирддаг байсан хүчрхэг гадны гол дайсан Махабад хаан гэгч сайд байв. Дэрбэр аимшиггүй зэрэг гарган Жахангир хааныг барьцаалахыг завдаж байсан ч оролдлого нь бүтлэхүйдэж Нуур Жахан гадны эрх мэдэл хөдлөшгүй дархан хэвээр үлдэж чадсан юм.